Тэмүүжин гишүүнэ энэ хариуцлага тооцоолж чөлөөлөгдсөн гэдэг чинь миний мэдэх мэдээлэл биш байна. Миний мэдэх мэдээллээр бол улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчээр нэр дэвших хүсэлтэй байсан учраас хуулийн дагуу 12 сарын 31-ээс өмнө ажиллаа өгөх ёстой гэдэг энэ хуулийн дагуу ажиллаа өгөх хүсэлтэд өгч чөлөөлөгдсөн. Харамсалтай нь улс төрийн нам дээр ирээд их хурлаар, баг хурлаар нэр дэвшигчээр сонгогдоогүй учраас эргүүлээд намайг тавиач гэдэг ийм асуудлаар улсын их хурлыг шүүхэд өгч байгаа ийм арга үүссэн гэж ойлгосон. Хэрвээ хариуцлага тооцоолсон байсан болвол таны хэлж байгаачлан тийм ээ. Тийм байсан бол шүүхэд эргэж хандахгүй байх болов. Энэ бол арай өөр харилцаа. Тэгээ үүнтэй холбогдуулан яг шүүхэд өөрөө өгч байгаа нь эргээд намайг ажилд тавиач яагаад намайг чөлөөлч вэ гэж тавьж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа харагдаж байгаа үнэн. Ер нь бол улсын их хурлаар өөрөө хүсэлтэд өгч чөлөөлөгдчихэд эргээд намайг тавьсангүй гэж улсын их хурлаа шүүхэд өгөх нь бол буруу. Гэхдээ үүнтэй холбогдуулан би бас Пүрэвдорж гишүүнтэй адил микрофоныг ашиглаж юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь энэ сонгуулийн тухай хуулийн бидний хүлээж авсан энэ цэцэн шийдвэртэй холбоотой ажлын тайлангаа хүн болгон альва этгээд нээлттэй тавьж болохоор болчлоо шүү дээ. Тэгэхээр ер нь 12 сарын 31-ээр албан тушаалтан ажиллаа заавал өгөх ёстой юу үгүй юу? Энэ өөрөө эргээд улсын их хурлын гишүүн ажиллаа өгөхгүйгээр улсын их хурлд нэр дэвшээд байгаа нь өөрөө бас давуу байдал үүсгэж байгаа биз дээ. Энэ ерөнхий концепцээр нь ингэж авч үзэх юм бол. Тэгэхээр ер нь албан тушаалтнууд нэр дэвших хүсэл тээсэн ч үгүй ч заавал эрхээ аваагүй байхад наан нь ажиллаа өгөх нь зохистой юм уу? Хүний эрхт нь бас халдаад байгаа юм биш үсттэй. Энийг бас сонгуулийн тухай хуулиар эргэн харж үзэх ёстой юм биш үү гэдэг ийм саналыг хэлэх гээд байна. Тэгээд Тэмүүжин гишүүнээс саяны яг хариуцлага тооцоолж чөлөөлөгдсөн юм уу? Эсвэл нэр дэвшигч болно гэсэн өөрийн хүсэл тээж ажлаас чөлөөлөгдөх ийм хүсэлтэд өгч байсан юм уу? Цаашлаад энэ ажлаа заавал 12 сарын 31-ээс өмнө өгдөг байх харилцааг зохицуулах шаардлагатай үгүй юу гэдгийг хуульчийн зүгээс тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.